Лаз хөшөглөн гэж ярьдаг шүү дээ. Тэнгийн дотор ууж юу шүү. Энд чинь бараг худлаа биш үү дээ. Энийг өөр юм бодож үзэхгүй. Хийс юм ичгүй нүүр болгон байх нь. Заасан бяцхан үзэгчтэй ингээд Playmog-ийн маань ярьцгааны нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн маань зочноор Poway нэгдлийн жүжигчин Намео буюу жижиг маань ирсэн байна. Сайн байна уу? Нэвтрүүлгийг үзэж байгаа бэрмэн. Өглөө өдөр арай мэндийг хүргье. Баярлалаа. За ингээд юун төрөнд манай урилгыг хүлээн авч студид маань ирсэн баярлалаа. Тэгээ сүүлээд маш их цаг завгүй байгааг нь бол бүгдээрээ мэдж байгаа. За манай Poway болохоор уран бүтээлийн ор замгч ихтэй, амьдралын ор замгч ихтэй 2024 он маань яг тэгж яг явагдаж байна. Тэгээ сая болонгууд хүлээх өрөө гэдэг уран сайхны кино. Яг 6 хүлээгүй байх гэсэн тийм. Яг 6 хавтаа хийгээд сая яг дууссан одоо амралтын байдалтай явагдав. Тэгээд энэ кино болохоор бид нар 2 жилийн өмнөөс эхлүүлээд энийгээ хийчихсэн да гэж дотроо бодоод явж байгаа. Сая яг энэ зүүн хийгээд амар гоё юм. 11 сард нээлтэх байхгүй. Одоо айгүй нэг гоё хүссэн юм хийсэн болохоор одоо амар гоё шалтай явж энэ дээрээс нь манайхан бид дөрөв чинь нэг нь одоо ээж болоод нэг нь ихнэр болоод айгүй сайхан амьдралынхаа дараагийн шарбаг гарч шүү дээ. Шал өөр нөгөө дөрөв хүмүүс рүү гайхаад ингэ дөрөв нэг гадансан. Тэр юу л байх юм шиг. Одоо байха байсан. Одоо хамаагүй болохгүй. Хүмүүс ч одоо ээж болох шиг жоох намтай байгаа ч бодоо нэг юм. Аль ихнэр болчоод масчод гэдэг ч юм уу тий. Одоо нэг арай нэг өөр яг нөгөө нэг амьдралын угаасаа насан ч яг тэрнлэг ойртоод байна. Тийм тэгэл яг тэрний хайр ярьж гисэн. Хийж байгаа уран бүтээл маань хүртэл арай өөр бас явж байгаа шиг байна гэж хараад байна. Аха. 2 жилийн өмнөөс гэж штэ тий. Тэгэхээр таадын зохиол бодсон зохиолоор кино хийсэн гэсэн үг шүү дээ. Тийм. Бид дөрөв ч ер нь хүмүүс цаг анзаардаг бол айгүй хамт амьдардаг. Өглөөний минь. Яг 2 жилийн өмнө нас нэг хамтдаа хамгийн урт баг 6 сар амьдарсан. Яг тэр хугацаанд энэ зохиолоо бичсэн байхгүй юу. Тэгэл хийх гээл амар олон хүмүүстэй уулзаал. Тэгээд болоод бараг за энэ болох юм уу да гэж. Энэ чинь бараг худлаа биш үү дээ. Энийг өөр юм бодож үзэхгүй гэж хүртэл ярьж үзчихсэн. Тэгээд үгүй энийг л хийнэ гэж хараа. Сая гэсэн. Нөө сэтгэлийн мохорт байгаа гэдэг шиг. Сэтгэлийн мохорт байгаа. Өөр нэг амар агш ингээд нэг маань бүр ингээд жирэмсэн болоод тоглох чаас хэцүү. Нэг маань хурамтай ш найзуудаа гэсэн ч гэсэн зөөр боломж алга гэл. За. Нэр аягаа сонирхолтой санагдсан. Жирэмсэн байж тэр нөгөө кино гэдэг чинь бас ламар биш шүү дээ тий. Маш том ажил тий. Тэгэхээр тэр донд ингээд бас явж ийн гэхээр нь бас респект. Тэгэл нэг хэлдэг хөхтэй. Урлагийн амьдрал хэцүү. Өөдөөс нь хараалт igen. Амар хүрхий тэгэл нэлийн ядарсан. Анзаараад байн гарт мараа нэг санал ярддаг хөдөө. Суурай. Тэгэж явсан. За ер нь ингээд нэг таадаг ажиглаад тахад кинонууд дээр ингээд нэг нь одоо гол дүртэй тоглож байгаа бол нөгөөх нь жижиг хэрэгслээ хариуцдаг ч юм уу зургийн дарахыг явуулдаг юмсан нөгөө нэг логодын харангуут ер нь тиймэрхүү зэрэг ажилтдаг юм шиг байсан. Тэгээ харангуут ингээд жоохон огтод байгаа шүү дээ. Тэрийг яаж тэгж менеж хийж ингээд зохицуулж явж чадчихээн. Тэр нөгөө яг одоо анханасаа жишээ нь ингээд яг хин нь юу хийх мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд хамгийн анх удаа хуваарлж аваад яг дараагийнх дээр болонгоо сольж үздэг байхгүй. Одоо тэгвэл чи энийг хийгээд үзгээд. Эхэндээ бол ер нь ихний бараг жил гарсан бол дандаа л алтаал сухаан баг хилэнгүүт тийм биш те. Ер нь айгу бас тийм сэтгэлийнхаа нэг юм эмоцор амир бүх юм шийддэг байсан юм лээ. Одоо ч ихсэн сая амир том газруудтай хамтарч ажиллаад сурах хүмүүсээс сураад ингэ тийм биш те. Нэвтрүүлээ суучаал тэрийг хартаа ингэ тийм биш те. Туршлага соджуулаад. Тэгээл ер нь бол явж байгаа. Оюутны ширээнээс гарахтаа ингээд ер нь урлагийн салбар тэр дундаа ингээд жүжигчин болно гэдэг чинь айгүй өрсөлдөөнтэй салбар шүү дээ. Тэгээ тэр дунд оюутны ширээнээс гарангуудаа өөрөө өөрсдийнхөө ажлын байрыг бий болгоцсон багтаад байгаа байхгүй тий. Тэгвэл амар хэцүү юм билээ. Гэтэ бид дөрөвчин бүр яг ингээд юм бараг нэг хүмүүс ингээд төгсөөд ингээд лаз хөшөглөн ингээд ярьдаг шүү дээ. Яг бүр хөшөглсөн шүү дээ. Тэгээ бид манай дэс амин тэнд амар хэрсэн л гэдэг бид дөрөвч нэг кофе шоп л уулздаг. Тэгэл нөгөө нэг уух юмний ч ингээд дөрүлээ уух юм авах одоо энэ чинь ингээд нэг кофе ч 9 төгрөг байх гэхэд дөрүлээ ингээд уух юм авах ямар ч тийм болцаахгүй. Тэгээд дөрүлээ ороод нэг нь авах юм авдаг. Тэгэл тэндээс сугаал юм яриалаа. Тийм байсан. Тэгээд дээрээс нь энэ тэнд ч бол проп өгөөл тэнцэгч үе тэнцэхгүй ч үе тэгээд хин намайг пропонд удах бол хэний кинонд орох бол гэд хүлээгээ суугаад тахаар амар цаг яваад байсан баг. Тийгөө хэцүү шүү. Тэгээд веб драмаг ер нь ягаад хий гэж бодов та?
ер нь их үздэг байсан уу? Бид дөрөв хамгийн бас нэг хамт айгу онцлог нь дөрөв амар слонс кино үздэг. Яг слонс кино үзхийн хэрэг веб драмаас амар үздэг. Тэгээ веб драма чи ер нь үзэхэд айгу амар байдаг байхгүй маш богино. Үйл явдал нь ойлгомжтой. Нэг сцен ч гэсэн айгу богинохон. Яг хурдан үйл явдал нь ингээд өргөждөг учраас бас хөнгөн хөгжилтэй тийм. Ер нь бол дандаа яг өсвөр үеийнхэн зориулсан амар хөнгөн. Одоо тэгээ нэг веб драмагаа ингээд бариад бас одоо бас нэрийг анх веб драма хийгээд ер нь веб драма байдаггүй байсан байхгүй юу? Хүмүүс веб драмаг сайн ойлгодогчгүй ямар зүйл байд юм бол таа гэж боддог байсан. Одоо нэг үе бодоход амирх болон веб драмаа сэндэнд хийдэг гэсэн юм. Тэнгууд бас тэрийг алдмааргүй санагдаад. Тэр сэдлийг өгсөн учраас үргэлжлүүлээд хиймэл байдаг. Тэнгууд одоо манай нөгөө ярь тэгдэв. Одоо тэг хэл ээж мэж ихнэр олчоод 10 жил явах бас юу. Бас тийм. Харин тийм. Гэтэ яагаад болохгүй гэж. Яагаад болохгүй яад гин. Хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ гинэ? Маш олон цагаар унтахгүй кино үзэж чадах. Ялангуяа энэ цуврал олон ангитыг. Тийм бол сайн чадаж хүмүүс унтчихдаг шүү. Fairway охтын өгч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? Надад уу? Манай гурав уу? Би л тэр гурав зөвлөдөг шүү. Тэнгийн дотор ууж юу шүү гэл. Тэгэл зовлончин багтаагүй шүү. Өөр нэг гой зөвлөгөөнүүд нь орж ирэхгүй л дээ. Иймэрхүү нэг юм ангар өгнүүд нь л орж ирээд хөвчсөн. Бүтээхэд хамгийн хэцүү дүр ямар дүр байсан бэ гэнэ. Ээж гээд олон ангит киноны одоо Амар заяа хичээн залуу наснд нь тоглож исэн байхгүй юу. Тэгээ тэр аяастаа бүр хамгийн хэцүү байсан. Яг гэвэл би 4 настай охинтой ээжийн дүр тоглоод тэгээ би өгнөх хэлжсэн. Би ингээд амар жоохон царайтай. Би ингээд ерөөсөө хүний ээж шиг харагдахгүй гэсэн чинь зүгээрээ ингээд чи цаана хөшрүүлчин гээд тэгээ ингээд хөгшин мейкап маа тэгээд тэр дүр нь өөр амар хэцүү дүр байсан. Ингээд нөхрөө алдсан дахиад өөр ингээд нөхөртэй суусан чинь тэр нь ингээд амар бас хэцүү амьдралтай. Тэгээд тэрийг сайн мдээгүй зүгээр заа гэд хэлсэн. Тэгээд зохиолоо уншаад бүр ингээд амар хэцүү. Тэгээд би тэр киноноос ингээд тэдэн зураг авалтай шүү гэж хэлээд тэр өдрөөс хойш бүр ингээд сандарчдээ шүү. Яана гэд. Тэгээд ч гэсэн давж гарсан. Тэгээд тэр амар хэцүү байсан. Уран зориг авдаг уран бүтээлч юм бэ гинэ. Гадаадынх бол байгаа. Монголоос олонгууд би жүжигчин ганц чимэгт амар дуртай. Жүжигчин болохоос өмнө амар дуртай байсан. Одоо ч ихсэн нэг гоё уран бүтээлч гэж боддог. Тэгэл хамгийн анх хийж үзсэн ажил юу вэ гинэ? Саруулгын хотолтооны зах байдаг штэ. Тэнд нөгөө лангуун дээр зогсдог ус байхгүй юу? Амар нэмэж юм бил штэ. Тэдээс цагаан сар мараар ингээ бараа бүтээгдэхүүн амар зарч мардаг. Өөрөө хамгийн их бахархаж явдаг зүйл. Иймэрхүү амар асуултан дээр л ингээ гацч тийм аа. Амар хэцүү цаг мөч байсан ч ингээ хазаахгүй энэ мэрэгжилдээ ингээ яваад идэгтээ бас харахдаг. Болоод манай аав мав намайг төрийн албанд оруулахад маш их үзчихсэн. Ингээд яг хажууд манай охины наад юундаа мундаа би ч одоо ажил мэрэгжилтэй юм гэдэг ч юм уу. Ямар ч зэрэг тоохгүйгээр ингээл манай аавын хувьд бол зүгээр тогтсон сарын цалинтай тогтсон ингээ цагтаа тардаг. Тийм байвал уг нь яг өөртөө болох гээд байгаа байхгүй. Тэгвэл охин нь ямар ч тийм сарын цалинчгүй үе амирх байсан. Тэгээд ятсан тэрийг даван туулаад одоо ингээ явж байгаа да. Бахархаж байна. Яг одоо бахархчлаа. Ганц л гоо сайхны бүтээгдэхүүнтэй амьдрахаар болбол ямар бүтээгдэхүүн сонгох вэ? Нарны тостой л амьдрий да. Амьдралдаа ганцхан л кино үзэхээр бол ямар киног сонгох вэ? Одоо би зовлон ангит кино сонгоно заяа. Арай их үзэх юм да. Жангуу маа гэдэг байхгүй. Moon Lovers гэдэг байхгүй. Сарны осоо тэгээд тэрийг сонгоно. Тэгээ би ер нь бол жоохон гонж гутарсан кинонд амар дуртай. Заавал дуу оруулагч биш байсан ч хамаагүй гоё ингээд юу гэдгийг таалагдахгүй байгаа. Юу гэдгийг мэдгүй ч гэсэндээ анхны сэтгэлээр дуу оруулж үзцгээе. За тэгээ дуу оруулалт хэсэгтээ хамтаагаарай. Бүгдийг надад өг. Арваахаа. Миний дүнэр мөн байна. Миний дүнэр зүгээр байна. Яаж миний гэрт орж ир чадав? Оо, тэнд нүхвэс юм уу? Дорорно? Чи миний найз ч гэсэн энэ бүх зүйл чинь арай хэтэрнэ. Мөнхөө энэ доророо биш вэ шүү. 15 толгойтой атгаалж хар мангас доророоны биеинд ороод доророоныг хорьсон байна. Оо? Мангас миний найзын биеийг аваад ий? Миний ахыг бариад ий?
гэрэлүү. За ингээд ярилцлага маань үргэлжилж байна. Тэгээ маш сонирхолтой хэсгүүдийг сайн өнгөрүүлэх шиг байна. Харин тий ганцаараа нүлдэж байгаа. Тэр нэр ингээ мөөлө урсг ярьсан шүү дээ. Тэс яг үзэн кино байхгүй. Бүр амар үзсэн. Тэгээд яг ингээд үзээд ингээд нүд ингээд амар хавтаа заяа. Энэ хоёр нүд баг энэ ууршиг болоод амар хавтаад нэг бүр ингээд 7 хоног яг тэр кино ингээд бодож төгсөөлнө гэсэн. Яг анх үзэхэд ямар ийсэн? Амар гоё байсан. Яг юм Бунигтай ч хэсэгтэй амар гоё, жаргалтай ч хэсэгтэй шүү дээ. Амар гоё олон дүртэй. Тийм болохоор үзэхэд ерөөсөө үйдэг байхгүй. Тэр жижигчэйг гоё доо ч юм уу нэг тийм юм рол модель гэдэг шүү дээ. Тийм байгаа юу? Одоо энэ нөгөө нэг санжаа ахгүй юу? Би юм шиг тийм бүгдийг ингээд яг ийм үе шаттайгаар нь харилдаг шүү дээ. За энэ жоох каралж байгаа. За болсон. Продакшн тэр жижигч нэг амар гоё харагдуулсан. Тэр дүр нь ингээд тэр дүрдээ ингээд хайртай байгаа байхгүй тий. Ингээд Instagram өдөрлөө нь ороод үзэн шал өөр бүр тис өөр үе. Яг нэг кино, яг Ким Сохёны нэг киног үзэнгүүт Ким Сохёнтой үерхэд дууссан юм шиг нэгэн жавдсан. Кино групп болго ингээл өөр өөр ингэсэн юм уур амьсгалтай байдаг штеп. Тэгээ хамгийн гоё кино групп ямар групп байсан бэ? Яг саяны хөлийн хөрөнд дээр ажилласан кино групп амар байсан. Сая Жаргал сайхан гэж Чаки гэдэг найруулагчтай ажилласан байхгүй юу? Тэнгүү Чаки найруулагч маань ерөөсөө ууралдаггүй. Тийм юм байсан байхгүй юу? Тэгээ өөртөө л ингээл явж байгаа штеп тий. Ингээл төсөв мөнгөө хүртэл ингээл өөртөө гаргаад тэг хамгийн анхны тэр нөгөө нэг юм нэг тийм гоё мэдрэмж төрсөн үйл явдал юу байсан бэ? Уралхад 2 секунд гээд кино хийгээд тэрнийхээ нээлтийг би ТV-д өгсөн байхгүй юу? Тэгээд тэрнийхээ нээлтийг Cinema Next дээр хийгээд тэгсэн чинь амар хүүхдүүд зүгэлцсэн. Хүмүүс зүгэлцсэн. Тэгээд тэр киноны амар сайн байсан байхгүй юу? Тэгэл хүмүүс үзэл энэ тест хөөрхөн кино таад ингээд дугуйлтаа өгүүлчлөө ер нь намаас яагаад театрт ингээд нээчихгүй яасан бас ингээд ч юм уу. Театрт нэр гэдэг нь тухайд ингээд амар айдас байсан шүү дээ. Том риск шүү дээ. Одоо жилийн өмнө ч гэсэн бас нэлээд айдсан. Одоо ч гэсэн айдастай л байгаа. Одоо театрт нэг баггүй. Тэгээд тэр хүмүүсийн нэг хийсэн юм аа хүнд үзүүлээд хүнээс ингээд авах амар гоё. Одоо кино маань бүх ингээд телевизээр байн гарч идэг байхгүй юу? Телевиз ичдэг үү? Хийсэн юмнаас ичих чинь бас хэцүү шүү дээ ингээд тийм шүү дээ. Хийсэн юмнаас ичихгүй нүүр бардам байх нь. Тэгээд нөгөө алхин сургууль, спортын сургуулийн хоёр бас веб драма хийсэн. Тэр маань ч гэсэн ингээд хөдөө орнотоор киногоо авч явангууд бүгдээ таниал. Амар таниал. Ингээл хоёр үзүүлж байгаа шүү дээ. Ингээл битүү дүүрэл. Тэгэл бид нар шинэ урлагийн сургуульч дуутай кино хийсэн. Дуу мууны өнгө бүгд дагаж дуулж муулдаг. Тэр мэдрэмж амар сони юм бэл. Амар гоё. Өнөөдрийн маань ингээд урилгыг хүлээж авч хурж ирсэнд маш их баярлалаа. Тэг маш гоё ингээд нээлттэй ярилцлага боллоо. Тэг ингээд мдэггүй хөрх юмнуудаас олж мэдлээ. Баярлалаа. За тэгээ Плеймогийн маань зүгээс л гарын бэлэг бэлдсэн байгаа. Урилга маань хүлээж авч хүрэлцэн ирсэн. Тэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бид чинь нөө Плеймогийн аим бараг 2 нэлээд олон хамтарсан. Амар жоох хүчтэй бид Unboxing хийцгийг хамтдаа. За тэгээ одоо миний ууж байгаа аяг байна. Плеймогийн самлаа. Энэ мэдчилгээ юм шиг байна тийм ээ. Плеймоос амар гоё шинэ жил алганаар биднээс гоё бэлэг явуулдаг шүү дээ. Заавал гэрэл хэлүүлэх гээд 1 жилийн багц ирэх гэж. За одоо тэгэл киногоо үзэл уйлал гэж ямар болоо. Энэ шүхэр үү? Вау. Одоо бас Плеймокс өвчтэй юу? Йоо. Чигээр. За. Тэгээд дуус тийм шиг байна найзуудаа. Гэс сурцсан бичлэг. Бормтэлийг үздэг бүгдээр нь баярлаа.